Хөтөлбөртэй хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За энэ хэсэгтээ бид зочинтой ярилцахад бэлэн болж байна. Энэ өглөө бид Эрдэж Монгол хөтөлбөрийн сургагч багш Бямт Орчиг студидтэй ирсэн. За юун дөрөнд өглөөний мэнд хүргэе. Сайхан амарсан уу? Бидний урилгыг авчаас ирсэнд баярлалаа. Баярлалаа. Тэс өглөөний мэндийг хүргэе. Өрсөн явдалд баярлалаа. За юун дөрөнд хоёлаа Эрдэж Монгол хөтөлбөрийнхаа талаараас үзэгчдэд мэдээлэл өгүүлж байгаа л та. За Эрдэж Монгол гэдэг төсөл хөтөлбөр ерөнхийдөө 2018 оноос хэрэгжиж байгаа. Манай Инхбаатар гээд Эрэг Инхбаатар гээд нэгж манай багш маань байдаг. 2016 оноос хойш бид нар Positive маань олон улсын төсөл дээр нь хамтарч ажиллаад тэгээ ерөнхийдөө 18 оноос Эрдэж Монгол гэдэг төсөл дээр хамтарч ажиллаж байгаа. Тийм. Эрдэж Монгол гээд хөтөлбөр ерөнхийдөө бол нийгэмд ингэж зөв одоо эрэг дадлага тий тэрийг одоо түгээх зорилготой. Ерөнхийдөө сар бүр үйл ажиллагаа явуулдаг. Сар бүрийн одоо сар бүр 10 хоног өглөө болгон 6 цагаас 8 цагийн хооронд ингээд нийгэмд одоо салбар бүртээ манлайлж байгаа шилдэг тийм залуучдыг урьж одоо лекц сургалт маягаар ингээд явуулаад тэгээд тийм маягаар ерөөхдөө явдаг. За ер нь бол 18 онд тавьсан зорилгоудаа бол их юм бүгдийг биелүүлсэн. 19 онд бас 5 зорилго тавиад явж байгаа. За тэр 5 зорилгын танилцуулах юм бол ерөөхдөө нэг залууг одоо бүгдээрээ ингээд хамтдаа нийлж байгаа байртай болох. Тийм тэгээд нэг оюутанг одоо сургалтын төлбөрийн одоо хамтдаа босгоод өгөх тийм эртэж нэг оюутныг. За тэгээд бас хөгжим тоглолтын манад олон янзын гишүүнүүд байдаг. Тэр бүгдийнхэн мөрөөдөлд нь хамтдаа туслах одоо зорилгоор тоглолтыг нь зохион байгуулах. За мөн одоо хамтдаа нэг одоо хүсэл мөрөөдөлтэй эртэж залуугаан гадаад сурахт нь зориулж одоо цог тусаж дэмжих. За тэгээд 5 дахь хамгийн том зорилго нь болохоор энэ 2019 оны 8 сараас эхлээд одоо 9 дүүрэг за тэгээд 21 аймгийн аймгаар ингээд ерөөдөө хэрэгжээд иржүүлээд явах. Одоо эртэж бүх хүмүүс ингэж эртэж Монголд уриалах тийм зорилгыг төвшүүлээд явж байгаа. Ер нь бол ингээд сонсоход маш эрч хүчтэй юм золбоолог урдаа тавсан том зорилготой залуучууд нэгдэж нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагааг явуулж байгаа гэж ойлголоо. Ерөнхийдөө одоогоор яг энэ хөтөлбөрт хамрагдсан хүмүүс гэвэл хэд орчим насныхан байна. За тэгээд яг хэд орчим хүмүүс энэ хөтөлбөрт хамрагдаад явж байна. Насны хувьд бол ер нь бол нэг тэгж тоо заадаггүй. Энэ бол хүссэн хүн бүрт нээлттэй. Тэгээд ер нь бол нэлээд л олон янзын насны хүмүүс орцдог. Гэтэ хөвчлэн залуучууд байдаг. Одоогоор ерөнхийдөө 60 одоо багш, итгэгч багш нар оролцоод тэгээд ерөнхийдөө 300 гаруй энэ хөтөлбөрт суугаад хамрагдсан байгаа. Ерөнхийдөө бол одоо нийгэмдээ манлайлж байгаа. За саяхан хамгийн сүүлд оролцсон хүмүүсээс гэх юм бол одоо бүжигчин Бямба гэдэг гэж орсон. За тэгээд нэг өгөөжийн төмөн гэрэл одоо тэгээд ер нь олонний танил нийгэмд салбар бүртээ манлайлж байгаа тийм мундаг хүмүүсээр үржиж хичээл одоо нэг өдрийн гоё лекц сургалт. Тэгээ өглөөг тийм их хүчээр дүүрэн хөтдөг. Тийм зорилгоор явж байгаа. Ер нь одоо яг ийм өглөө эрт боссоо тэгээ өглөө эрт боссноор олон ажил амжуулдаг ч юм иймэрхүү сургалт семинар группууд маш олон байдаг шүү дээ. Яг та бүхний хувьд энэ хөтөлбөр бусад яг ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа хөтөлбөрүүдээс ялгагдах онцлог нь юу вэ? Давуу тал гэвэл та. Давуу тал уу? Би өөрөө ерөнхийдөө бол өглөөний хүн болоод гэх юм өглөө эрт босоод ерөнхийдөө 3 жил болж байгаа. Өглөө бүр 5 цагт одоо ингээд босдог юм амьдралдаа байхгүй хамгийн шилдэг дадал зуршлыг бий болгоё гэд өөртөө зориод тэгээд ерөнхийдөө 16 оноос хойш өглөө босч эхэлсэн. Тэгээд энэ хугацаанд мэдээж Монголд байгаа өглөө явуулдаг сургалт клуб хамтын одоо ажиллагаатай хүмүүстэй бүгднтэй ингэж очиж уулзаж бас үзчихсэн. Гэтээ яг ингээд нэг бас Facebook групп дээр ингээд босдог тий. Хоорондоо нэг уулздаг нь ер нь тодорхой биш ээ. 7 хоногт нэг удаа ч юм уу сардаа нэг удаа ингэж уулздаг ч юм уу. Иймэрхүү маягаар бусад клубүүд бол ихэд явагддаг. Гэхдээ маш олон клубүүд бол байгаа байх. Эртэж Монголын нэг давуу тал нь юу вэ гэхээр тэр хүн босоод эхэлсэн бол өглөө болгон яг ингэ зоригтой байхгүй. Зоригтой өглөө болгон хэрэг гоё эхэлдэг. Тэгээд хүн өглөөгөө зөв эхлүүлвэл тэр өдөр нь тэр чигтээ зөв явсараа байгаа тусдаг те. Өглөөгөө гоё яд жаргалтай ингэ аюу гоё хайптай эхлүүлчих юм бол өдөржингөө гоё өгдөг юм. Эсвэл жоохон уур уцаартай эхэлчих юм бол тэр өдөр нь жоохон гондоохон байдаг тийм ээ. Те. Тэгээд манайхаа тийм зорилгоор өглөөд нь ингээд аюу гоё ирч хүчээр дүүрэн. Тэн дандаа ингээд гоё эрэг ирч хүчээр дүүрэн залуус байдаг. Ижил зүйлсээ татдаг гэдэг шиг. Дандаа зөв сайн хүмүүсээр дүүрэн ийм залуучууд цуглаад тэгээ өглөөгийн хамгийн гол үр дүнтэй сургалт семинар ингээд тэгээд ингээд ирч хүчээр дүүрэн хөтцсөн үед бол өдөржингөө гоё явдаг. Тэгээ манайх бол өдөр болгон тэгж уулздаг. Тэг өдөр болгон ингээд уулзаад карьер хөгжлийн төвгээд
одоо нэг Төв номын сангийн Игэл телевизийн байран дээр байдаг. Тэнд манай ховцтой. Тэгээ тэн дээр ерөнхийдөө бүгдөө уулзлаад өглөөний цайхан хамтдаа уучаад тэгээ гардаг. Энэгээр нь бол үнэхээр давуу талтай. Өөрөө өөрийгөө өөрчлөөд өөрөө эрт тусаж эхлэхээс гадна ойр тойрныхоо найз нөхөд гэр бүлийнхэн цаашлаад бүр нийгэмдээ энэ одоо эрг дадлыг хөвшүүлж урайлж байна шүү дээ. Энэ бол маш зөв зүйтэй зүйл гэж харж байна. За нөгөөдгийг бүр яг өглөө эрт босоод магадгүй 5-6 цагт эрт босоход хийж бүтээж байгаа тэр ажлын бүтээмж хэр вэ гэдэг бас их чухал байна л та. За жишээ нь өөрийнх нь хувьд яг өглөө 3 жилийн хугацаанд эрт босоход өмнөх байсан бямт орчоос хэр их өөрчлөгдөв? Юу хийж сурав? За маш гайхалтайс. Ер нь бол маш их зүйл өөрчлөгдсөн. Би 16 оноос хойш ер нь бол зориг тавиад өглөөний юм болж гиснээс хойш бол өглөө босон үний бурхан шагнад гэдэг үг байдаг ч тийм. Тэр шиг Японд бас хаяа хоккейо саммано токоби өглөө босвол 3 зоос аавна гэсэн үг байдаг байхгүй. Тэр шиг яг тэр зоосыг авахгүй байгаа гэсэн. Тэр зоос шиг үнц үнэтэй зүйлийг би бол үргэлж авч яадаг. Өглөөс босхол ерний амьдралд яг боссон тоолно гэдэг ямар нэгэн гоё эрг өөрчлөлтүүд гараад идэг. Хэрэв би зүгээр бусдын адил унтаад байсан бол нэг л жирийн амьдралаар ингээд амьдарч байхаас өглөө эрт боссноор ер нь бол дандаа тийм гоё зүйлсүүдэд таардаг. Тэгээд нэг хүний оюуны хөдөлмөр хийх цаг бол ерөнхийдөө 4-8 цаг байдаг. 4-8 цагийн хооронд хүний тарих хамгийн сэргийг гоё үед ажиллаж байдаг. Энийг бол сэтгэл зүйн шинжилгээ ухаанаас бол баталчихсан. Тэгээд орой 11 цагаас одоо 5 цагийн хооронд хүн унтаад 6 цаг бол хангалттай нойр авчдаг. Монголд нэг бас нэг буруу ойлголт яваад байдаг шүү дээ. Монгол хүн болохоор 8 цагаас 9 цаг унтахгүй бол болохгүй гэх тээ. Тэр бол хэсгээр харин буруу байж магадгүй. Яг тэр нөө хүн хоол идэх цагтаа унтаад байж болохгүй. Тэр нь бол сэрэх ёстой цагтаа сэрээд байгалийн жамаар байх ёстой. Тэг яг энэ маягаар явахад бол миний бие физиологийн хувьд ч гэсэн тий сэтгэл санааны хувьд ч гэсэн улмал өмнөхөөс одоо эрүүл чирэг тий цоглог золбоолог болоод байгаа. Нойр дутуу байна гэсэн ойлголт ерөөсөй байхгүй. Харин ч эсрэгээр ер нь бол ажлын хүртээмж бол маш сайжирсан. Ер нь нэг Японы хэлээр сурдаг болохоор ерөөдөө ханз тогтоох ч юм уу те дүрм ойлгохгүй байсан юмнууд өглөө босоод хийхэд бол маш гайхалтайгаар ойлгож сурч байгаа. Тийм өглөөний цагийг бол ерөөдөө маш сайн ашиглаж сурч байгаа. За магадгүй яг одоо телевиз үзэж суугаа үзэгчд дундаас өглөөний хүн болохоор шийдчихсэн ч хараахан бас өглөө яаж босгоо мэдэхгүй за 1-2 өдөр босоо шантардаг ийм тохиолдлууд гарч байгаа бол та бас юуг зөвлөсөн бол мэдээж орой унтах нь бас өглөө эрт босхын нэг үндэс байгаа л та. Тий. Орой ер нь бол маш амархан өглөө босох дэндүү амархан гэх юм уу те. Ер нь бол эрт босоо гэх юм бол ерөөсөө эрт унтах хэрэгтэй. Ер нь бол 10-аас 10 цагаас шөнийн 2 цаг бол хүний одоо физиологийн хувьд бол хамгийн чухал цаг. Энэ үед өсөлтийн гормон ялгарч идэг. Энэ үед бол ерөнхийдөө 25 хүртэл хүн насны хүн бол энэ үед унтчих хэрэгтэй болж игэл те. Тэгээд энэ цагт хинхэн нөгөө нэг хүмүүс чинь сүүлийн үед нөгөө шүн ингээд 2 хүртэл хичээлээ эзэм гэдэг гэх яриа гадаг шүү дээ. Шүн онцглохлоор одоо юу гэдэг шүн юм аа ихлээрээ үр дүнтэй санагдаад байдаг боловч эсвэргээр тэр нь маш одоо үр дүнгүй гэсэн үг. Ер нь бол болж игэл өглөө эрт босоод юм аа их хэрэгтэй. Тэгээд зөвлөгөө өгөхд бол ерөнхийдөө би бас яг ингээд өмнө яг тийм эртэж хүн болъё өглөөний юм болъё гэсэн зорилго бол маш их байсан ч хүсэл маш их байсан ч ерөөс босч чаддгүй байсан. Ерөөс ингээд за 2 3 4 за 3 хоног гоё явсчаал 4 хоног дээр нам амчдаг ч юм уу те. Тэгэл ерөөс өөрийгөө хуураад ерөөс болж чаддгүй. Тэнгүүт би ингээд хамгийн яг тийм үед бол хамгийн тохиромжтой арга юу гэхээр ер нь бол өөрийнх нь өглөө босч байгаа зорилгыг олон нийт зарчна одоо зарлчуул дээр юм лээ. Одоо жишээ нь би бол нэг тийм олон хүмүүс байдаг тийм өглөөний группт орсон. Тэгээд тэр группт өөрийн ингээд өөрийнх нь зорилгыг зарлчиж байгаа байхгүй. Би одоо өнөөдөр шилээ 100 өдөр өглөө босноо та нар харж байгаа гэдэг. Тэнгүүт тийм үед чинь хүн яалч босохоор яаж ижаад босно шүү дээ тий. Бас нөгөө чих. Хүмүүст амлалт өгчөөд тийм ээ. Хүмүүст амлалт өгөөд өөрийнхөө зорилгыг ингээд тунхаглчихж байгаа байхгүй. Тэгээд тэрийг дагаад мэдээж босч байгаа. Тэгээд босхын тулд зүгээр 9 шүдийн арга одоо шийднэ. Би одоо жишээ нь өөрөө ингээд бүр айгуу гоё бүтээлч ирс тэгээд нэг уцсныхын чичиргээтэй сэрүүлэг тавиад тэгээд уцс маань ингээд чичирч явсаар юм байгаад би нэг мянцсан уцаар ингээд нэг ус дээрээ холбоод ус дээрээ тавьчихдаг байхгүй. За. Тэгээд тэр нь ингээд нэг уцаан хөндөнгөт дээрээс ус ирчээд бадгээд сэрээдэг ч юм уу те. Эхний 3 утаан бол ингээд тэр нүд ам хамрлаа ороод амар сэрэн те. Тэгэл 4 хоногоос нөөд чинь тэрэндээ оногдохгүй тул сэрүүлэгнээс өмнө сэрэн штэ автоматар те. Тэгэл бултаад ингээд яаж айлужээ одоо нойр сэрэгцэн айгуу гоё болцдог ч юм аа. Тийм гоё аргуудыг ерөөхдөө хэрэгжүүлдэг. Ер нь бол айгуу өөрийгөө янз янзаар сорих хэрэгтэй. Яавал өглөө эрт босох юм. Ер нь хүмүүс ингээд нөгөө нэг их бодоод байдаг л та. За маргааш л эрт тосъё те. Эсвэл дараа жил те. Шинэ жил ирэх сайхан эрт тосъё гэдэг ч юм уу. Тийм нэг шинэ жил шинэ одоо бий гэдэг шиг те. Тийм эффекттэй байдаг. Ер нь бол нэг хойшлуулахгүйгээр шууд маргааш те. Шууд яг өнөөдөр өглөө
босох хэрэгтэй. Яаж хийж байгаа. Тэгээд ер нь бол ажил амжихгүй байна гэдэг ч юм янз бүрийн шалтгаан тоочод байвал одоо бүтэхгүй л дээ. Би бол одоо өөрөө нэлээд завгүй байдаг. Ер нь бол яг оюу түүний хувьд хичээл байгаа, дадлага. За тэгээд давхар фитнест явдаг. Тэгээд энэ 2 3 төсөл ингээд зэрэг хичээлээд. Тэгээд энд бол би ингээд хангалттай надад шалтгаан байгаа байхгүй. Хэрэг ингээд бууж өглөө унтах цаг бол их байна гэдэг ч юм. Агтл яг энэ бүгдийг за зохицуулах хэрэгтэй. Цагаа ингээд өдөр болгон төлөвлөж хэрэгтэй. Тэ? Тэдэн цаг хүртэл би одоо зөвхөн утасны мем өндөр бичдэг байхгүй. Тэгээд цагаар нь өнөөдрийн ажлыг бас ингээд бичээд ирээд ирсэн. Хэрвээ яг төлөвлөгөөнөөс нь одоо зөрчих юм бол харин ч зэрэг чөлөө цагтаа болчихдог ч юм уу те. Тэгээд ингээд ер нь бол бичих хэрэгтэй, хүмүүст зарлах хэрэгтэй. Тэгээд янз бүрийн бүтээлчээр гоё сэтгэх хэрэгтэй. Тэгвэл ер нь өглөө босох ер нь даж байна. Тэгээд эсвэл эрт унтах. Тэр хичнээн нөгөө эрт унтаад унтлаа гэд бас нөгөө нойрон хөрөхгүй чөлцсөн хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд тэрийг харьяа юу байх хэрэгтэй. Бас дадал зуршлаад бий болох хэрэгтэй. Ер нь одоо юу гэдэг ер нь нэг байн гайж унцаа бас сурцсан хүмүүс байдаг шүү дээ. Тэгэх юм бол 1 хоног нойргүй явж хагаад тэгээд яг тэр оройны цаг дээр нам унтаад тэг өглөөс ирчих хэрэгтэй. Тэгээд тэрнгүүд тэрийг яг давтах хэрэгтэй. 7 хоног давтсан байхад л ер нь бол зуршил бий болчихно. Тэгэл өглөө нь орой нөгөөс хүсэн хүсээгүй нүд анилтал унтаад байна. Тэгэл өглөө сэргүүлгний шаардлагатай босчдөг ийм зуршилтай болдог. За энэ мэдээлэл бол одоо маш олон эерэг өөрчлөлтүүд гарч ирэх нь тийм ээ. За энэ өглөө бидний урилгыг авч студиуд ирсэнд баярлалаа. Цаашдынх нь төлөвлөж байгаа бүх ажилтны амжилт хүсье. За сэтгэлд үзэж хоёулаа ярилцлагыг сонсох үзэгчдээ бас маргаашнаас эхлээд өглөө эрт босох байхаа гэдэгт итгэлтэй байна. За маш их баярлалаа. Тэгээд өглөө гэдэг бол одоо хүний амьдралын тэгээд өглөөний нойр бол хүний амьдралын хамгийн том зарлага юм аа гэдэг Дейл Карнегийн хэлсэн үг байдаг. Тэгээд ер нь бол телевиз үзэж байгаа үзэгчд маань одоо бүгд зоригтой юм байгаа тийм хүн болгоны өмнө энэ сайхан зорилго нь гэрэлж байгаа явах зам олон байгаа шантрах зам олон байгаа тийм түүн чантралгүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлийг одоо зорилгоороо түүжээж гарах тэр гарц зөвхөн та бүгд байгаа шүү. Тэгээд та бүхний одоо алхам болгон амжилт дагуулж явах болтугай. Тэгээд өглөө эртэж Монгол ер нь бол болцгоё гэж уриалмаар. За баярлалаа. Энэ өглөө бид эртэж Монгол хөтөлбөрийн сургагч багш Бямбат орчтой ярилцлаа. За өргөжлөл бид энэ хэсэгтээ дараагийн мэдээлэл хүргэх гэж байна. За энэ онд бол Монгол Орсын дайчид